хайр бол чи зүрх юм maybe тэр зүрхэн давтварсан maybe чи хайрыг хүсэж байна maybe hey бид хайрыг чамд хүргэж чамд өгөн Өглөөний мэндийг үзэж та бүхэндээ өргөө сайхан амарцгаас нь кофе центр таны шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд өөрөө дээрс үнэтэй зочдод танилцуулъя. Ганабел институтын захирал хатагтай гандлаар за амжилтын хөтөч хөтөлбөрийн төгсөгч мөнх цолно. Та нартай өглөөний мэнд төрхий үзэгчд олон тав нуус мэдлэг өгж байна. Баярлалаа. Өглөөний мэнд. За солонгодоос өглөөний. Хуралцсан ирсэн зочдтой болон байгаа цэцэгтэй өглөөний мэнд төрхий. Эрхэм үзэгчдээс энэ өглөөний мэндийг хүргэе. За нэвтрүүлгийнхаа уламжлалсаар та бүхнийг бас халуун кофе цаагаар дайлъя. Кофе уух цаах. За, кофе. За, цай ууя. За, үзэгчдийн маш сонирхолтой нэгэн сургалтын талаарх мэдээллийг хүргэхэд зочдоо урьсан байгаамаа. Тэгээ бидний ярилцлаганд бас анхаарлаа хандуулж бидэнтэй хамт байгаарай гэж урьж байна. Нэрнээс эхлээд их сонирхолтой. Ажил амьдралдаа амжилтыг уургалах бай. Сайхан уургаар байгаа л тийм ээ. Амжилтыг татаад авчих юм. Уурлаад дээр батж явна гэсэн. Тэгээ энэ сургалтыг хийх болсон аливаа юм чинь нэг шалтгаантай багссан шүү дээ. Тэр шалтгаан нь юутай холбоотой вэ гэхээр амжилт нь хүрмээр идэг, аргаа мэддэггүй тэгсэн хэрнээ ингээ өөртөөгөө ажиллах гэхээр чиглэл байдаггүй. Тийм одоо хүмүүс маш их уулзчихсан. Тэгээ бид нэр өнгөрсөн 6 дугаар сард 200 хүн зохион байгуулсан хүслээр амьдрах урлаг гэдэг бүтэн нэг өдрийн маш том хэмжээний сургалтыг зохион байгуулсан. Тэгээд тэр сургалтанд суусан хүмүүс маань өшөө урт хугацааны ийм сургалт байна уу? Үргэлжлүүлэн суралцах эрэл хэрэгцээ байна гэдэг ийм хэрэгцээ шаардлага гаргаж ирсэн. Тэгээ энэ шаардлаган дээр тулгуурлаж бид нар ажилдаа мөн амьдралдаа амжилтыг яаж уургалах вэ? Ямар аргачлал байгаа юм бэ? Тэрийг ийм 2-7 хоногийн хугацаанд зохион байгуулъя гэж ийм шийдвэр гаргасан байгаа. Ер нь яг та хэлж байна. Ер нь Ганабел институтын сургалтууд ер нь яг хувь хүнд чиглэгддэг. Амжилтанд нь, ар гэрт нь, ер нь бүх зүйлд нь ингээ анхаарлаа хандуулж байдаг л та. Тэгээд энэ удаад бол бас яг аль алин л болох хослуулах нэ гэж ойлгож байна л та. Гол одоо ийм эргэлзээнүүд байдаг л та хүмүүс те таас өөрөө л аргаа болохгүй, уучраа болохгүй тэгээ сайхан амьдрмаар л шүү хүн болгоны хүсэл те тэгэл байх. Тэгэхээр тэрэн дээр бас нэг юм тулгуур хэрэгтэй байгаа даа, хөшөөрөх хэрэгтэй байгаа даа. Тэрийг ойлгодгоо. Тэр зүйлийг л одоо өгөх нь дээ. Тэгээ яагаад ажил амьдралдаа гэж нэрлсэн бэ гэхээр зөвхөн ажлыг ингээд нэг амьдралаас салгаад ажилдаа л одоо амжилтанд хүрэх ёстой гэж ойлгож болохгүй. Амьдралдаа болон өөрийн чөлөөт цагаа яаж зөв өнгөрөөж байна, өөрийнхөө хүсэл мөрөөдлөөрөө би амьдрч чадчих байна уу? Хэр би утга учиртай амьдрч байна. Би яг юуны төлөө амьдраад байгаа. Би өөрийгөө хэр таньсан юм. Ингээд маш олон асуултууд ингээд хүний одоо ингээд сэтгэл дотор ингээд байгаад байдаг. Тэр олон асуултуудын тайлал болгож энэ одоо сургалтыг хийхэр болсон л доо. Одоо жишээлбэл юуны төлөө амьдраад байгаа. Би ер нь хийн. Надад ямар давуу тал байгаа. Би ер нь амьдралынхаа зорилгыг гаргасан юм уу, үгүй юм уу? Нэг санаа зовсон, эсвэл нэг сайхан амьдрчих юмсан гэх ерөнхий бодоод байдаг тий. Гэтэл тэр уулганд чи зарим нь аюул сайхан амьдрах юмсан гэж мөрөөдсөн хэрнээ өөрийнхөө цаг завыг зөв зарцуулаагүй, эсвэл ажилдаа яаж сэтгэлээсээ ажиллах уу? Одоо soft skills гэдэг байгаа тэр ур чадварыг өөрийн эзэмшээгүй бол ажилдаас амжилт гаргаж чадахгүй. Тийм болохоор маш олон асуултуудын хариултыг бид нэр энэ зэгцтэй системтэй
өгөх зорилгоор юм сургалтыг юм санаачилсан байгаа л да. Жишээлбэл одоо таны хувьд бол ажилдаа амжилт гаргах хүчин үнэлцэлтэй байвал ажилдаа амжилт гаргахын тулд яг юу хийх ёстой юм? Надад ямар ур чадвар хэрэгтэй юм гэдэг дээр одоо өөрөөсөө асуугаад төлөвлөгөө гаргаад тэр төлөвлөгөөндөө хүрэхин тулд өөртөө ингээд сул талаа давуу тал болгохтой ажиллагаанууд их жишээтэй. Тэгээд нэм амьдрал дээр гингүүт нь урсгалаараа би ингээд яваад байна уу? Энэ урсгалаараа яваад байгаа юм би яа зохицуулах уу? Яг юу надад тэг болоод байна? Эсвэл өөртөө итгэл байхгүй болоод байна уу? Эсвэл байнгын өөрийгөө дайчилдаг, өөрийгөө урамшуулдаг тийм зуршил татал байхгүй болоод байна уу? Тэр болгон дээр хүмүүс ингээд тэг болоод зогсчдаг. Тийм болохоор бид нэр сургалтынхаа хөтөлбөрийг бол маш их олон судалгаа мөн туршлага төр одоо суурилж боловсруулсан байгаа. Тэгэхдээ бол нэлийн хувь хүн тал руу чиглэсэн хөтөлбөр юм байна шүү дээ тий. Ер нь одоо ингээд альва сургалтын төв их сургуулиудыг хараад тахаар ерөнхийдөө яг ингээд хичээлээр л бөмбөгдөд байдаг л да. Онол, практик гэл. Яг ажил дээр гарахаар нь хувь хүнийх нь хөгжил яг амар тутмаг хам талантайгаа нийлж чаддгүй ч юм уу тий. Яг өөрийнхөө үзэл санааг бүрэн илэрхийлж чаддгүй. Энэ айгаа дутагдaltaй юм шиг санагддаг. Тэгэхээр танаа энэхүү хөтөлбөрийн хувьд бол ер нь хувь хүн тал руугаа яг тухайн хүний бас дотоод сэтгэлийг нэгтэл руугаа гэж ойлгож болох уу? Тэгж ойлгож болно. Дээрээс нь та их чухал асуудал хөндлөлтөө одоо ингээд ийм ажилдаа амжилт гармаар байдаг мундаг лидер болох хүсэлтэй байгаад байдаг. Гэтэл хүнд нөлөөлж чаддгүй, хүнтэй багаар ажилддаг, шийдэмгий биш те. Тэгээд юм шийдвэр гаргах аргачлаа ингээд мэдэхгүй бол ер нь удирдагч хүн маш их шийдэмгий, шийдвэр гаргах чадвартай, юмыг бүтээлчээр харж чаддаг. Энэ soft skill-үүд гэж ярьдаг л да, soft ур чадрууд. Энэ чадрууд ингээд байхгүй бол хим өрөөдөд нөгөө миний нөгөө мөрөөдөлж байгаа олон жилийн өмнө удирдагч болно гэдээс одоо алга байна. Гэтэл тэр хүнд байх ёстой тэр ур чадвараа өөрөө бий болгоогүй бол тэгэл хим өрөөдөлтөд хоцрох байхгүй. Тийм болохоор бид нар энэ ажилдаа бас амжилтыг ууруулахын тулд ямар чадруудыг скиллүүдийг ур чадруудыг өөрийн болох ёстой юм бэ? Орчин үеийн ажил хэрэгч хүнд ямар чадрууд байх ёстой юм бэ гэдэг энэ хичээлийг бас орох юм. Тэгээ дээрэс нь таны түрүү хэлсэн энэ практикт хослуулж өөрөөр нь бие даалгах юмнуудыг аяг хөөх байхгүй тийм ээ. Та өөртөө итгэлтэй байх ёстойг орчих биш. Өөртөө итгэлтэй байхын тулд өөр нэгэн тунгалаа зохиогоод өөр нэгэн хүслийн самбраа гаргаад өөртөө уран зориг өгдөг үгээ зохиогоо тэр үгээ байнга хэлдэг, байнга дадлуулдаг, талархаж чаддаг. Одоо ингээд ийм бүтээлчээр сэтгэхийн тулд бүтээлчээр сэтгэх аргын заадаг чинь энийг та 7 хоногт 2-оос 3 шин санаа гаргаараа энийг ажил хэрэг болгоорой гэдэг. Ингээд даалгаврууд өгөөд бид дааж ажиллах юмнууд их хөх юм. Тэгээ ийм хосолсон хэлбэрээр явна гэсэн. Тэрээс нь бид нар ангид аяга цөөхөн хүмүүс аавна л да 10-аас 15 хүн. Тэр хүмүүстэй яг тулж ажиллаад за зэсгээ чи өнөөдөр ямар даалгавар дээр ажиллаж чинь чи өөртөө итгэх ямар зүйлийг хийв. Чи зорилгоо тодорхойлох ийм юмнуудыг хийгээрээ маргааш хоёлаа ярилцсан шүү. Тийм ээ. Гэтэл нөгөө нэг Бата гэдэг залуу бол би бас мундаг одоо ирээдүйн CEO болмоор байна гэвэл за чи CEO-гийн ийм юм номыг уншаарай. Яг ийм чадруудыг чи эзэмшихийн тулд ийм аргачлалыг ажил дээр ашиглаарай. За одоо хэд хоногийн дараа уулзаад за чи энэ аргыг ашиглав уу? Чи энийг дадлуулах үйлдэл хийв үү? гэдэг ингээл юм тулсан ийм бас ярилцлагуудыг хийх юм байгаа юм сургалтын хувьд. Ер нь одоо яг энэ амжилтын сургалтуудыг одоо зорж байгаа хүмүүсийн нэг дутагдaltaй тал нь яг юу вэ? Нийтлэг тал нь. Тэр нь одоо ирээд сургалтын дараах үр дүнгээр харагддаг хаа өөрчлөгддөг. За тэгэхээр манай амжилтын хөтөлбөрийн төгсөгчөө бас авчирсан байгаа яг амьдаараа үр дүн нийтлэг гэхлээр юуг нь ярьчаад дараа нь тэгээд болж. За ер нь маш олон нөгөө тухайн хүнээс шалтгаална л да. Одоо зарим хүн нь бол ингээд маш их төлөвлөгөөтэй ингээд ажилдаг гэрнэ. Тэр төлөвлөгөөтэй ажиллаж байгаа зүйл нь зорилго руугаа чиглээгүй өөрийгөө нэг л завгүй байлгаад идэг тийм хүмүүс байдаг. Зорилгогүй чиглээд байх юм бол нөгөө хийж байгаа тэр ажил нь хийд юм өнгөрөх ч юм уу те эсвэл би буруу замаар яваад байсан биз дээ би буруу юм хийгээд байсан биз дээ гэдэг харамсах юм төрдөг. Хоёр дахь юм нь юу вэ гэхээр өөрт нь асар их нөөц боломжтой ирч хүч байгаад байдаг. Хараад энэ нэстэ ямар мундаг авьяастай бүсгүйвэ өстө нэрээ энэ хүн хүүхний авьяас байсан бол гэж дотроо бодоод байдаг. Гэтэл энэ хүн эзэн нь өөрөө би юу ч чадахгүй надад ер нь тий ер нь би яах гэж амьдарч байгаа надад ер нь хувь талаа алга би ингээл зориггүй ингээ яваад байна гэд дотроо бодоод идэг. Гэтэ гадна талаасаа харахад энэ хүн асар хэрч хүчтэй байгаад идэг. Тэгэхээр тэр хүний эрч хүчээ тэр хүн өөрөө эрч хүчээ мэдрэхгүй өөрт нь авьяас чадвар бурхнаас өгсөн бэлгийг мэдэхгүй бол тэр сайхан авьяас чадвар алгуулах гэдэг байна. Тэгэхээр тийм нэг бас
асуудлууд байдаг. 3 дахь асуудал нь бас нийтлэг асуудал нь юу вэ гэхээр хийж бүтээх асар олон юм байдаг. Том яриал идэг, том мундаг сэтгэд идэг. Гэтэл яг ингээд зохион байгуулалтанд ороод тэр цаг хугацаа гэдэг тэр нөөцийг бүр ашиглаждаг байхгүй. Цагийн менежмент байхгүй. Ийм хит хитэн олон одоо шалтгаануудаас болоод хүн ажилдаа болон амьдралдаа амжилт гаргадаггүй тийм шалтгаанууд байдаг. Тэрийг олж илрүүлэх нь бидний үүрэг байдаг. Тэгээд яг хэрэгтэй тэр ур чадвар хэрэгтэй одоо сэтгэлгээг нь суулгаад өчгөр хүн юм амжилтанд хүрэхэд маш арга. Мөнгө цалмын үед бас мэдээж давуу талаа ашиглахгүй төөрөдчихсэн бас эргэлжсэн байсан гэж магадгүй гэж бодоод байна л да. Тэгээд ингээд сургалтын төгсөөд үр дүн өөрт чинь бас яг яаж мэдрэгдэж байна. Ямар өөрчлөлт гарсан бол те? Бодит жишээ биш үү? Манай хоёр их сонирхож байна тийм. Өөрчлөлт гарсан. Гэтэ явхаасаа энэ Ганабел институтын амжилтын хөтөлбөрт явхаасаа өмнө бол би өөрийгөө бол болж ин гэж боддогсан. Би урд магистраар эдийн засгийн магистрийн ухаанаар одоо Бүгд найрамд Хятад ард улс төгсөөд тэгээд бас яг тэр мэргэжлэрээ тодорхой хэмжээний одоо нэр хүндтэй компанид ажиллаад өөрийнхөө хийж сурсан юмыг ажил амьдрал дээр хэрэгжүүлээ явж исэн. Тэгээ би өөрийгөө сураад болцсон гэд тухайн үедээ дүгнсэн байсан. Тэгтээ яг намайг энэ сургалтанд хөтлөх гол одоо тэр түлхүүр нь юу байсан бэ гэхээр би хичнээн ажил хийгээд бусдад үнэлэгдээд тэ цалин хүнс аваад ингээ явж байгаа ч гэсэн миний дотор хүн энэ миний хийж байгаа юм ад жаргалгүй байна. Миний амьдрал нэг л биш байна гэдэг тэр юмыг надад дандаа мэдрүүлж исэн. Тэгээд яг хүн харахад бол айгуу гой сургууль төгссөн ажил мэргэжлэрээ амжилттай ажиллаж байгаа нэгэн бүсгүй харагдаад байдаг. Дотор талдаа болохоор би ад жаргалгүй хийж байгаа юмнасаа за яг би кайфгүй цалингийн төлөө ч юм уу те одоо бусдад ээж аавыгаа ийм сайхан сургууль төгсгөөд өгснийх нь одоо ачийг хариулаханд бол би бас тэр ажлыг хийгээд те ээж аавдаа би ажилтай нэр хүндтэй хүн шүү гэдгийг харуулах тийм зорилгоор л явж исэн байх л те. Тэгээд нөгөө дотор хүмүүс маань надад байнга л хилдэг байсныг би ерөөсөө оошоодгүй те одоо юу яриад имэрэд байгаа одоо энэ ажлаа хийж чамд те ийм сайхан юм байхад ч одоо юу илүү төтөө би одоо болохгүй байна бүтэхгүй байна гэж бити одоо муу юм бод гэл те одоо болж ийн гэд ингээд идэгсэн. Гэтэл нэг өдөр бүр болохоо хагаад ерөөсөө би биш юм байна энэ миний дуртай одоо зүйл биш юм байна би ажилласаа кайф авахгүй байна мэргэжлээсээ кайф авахгүй байна гэд ер нь надад яагаад болохгүй байна гэдэг нэг тийм асуулт бүр томоос том гарч ирээд тэр миний сэтгэл санааг айгүй их тэгж өөмүүлээд тэгээд яг би Ган Долгор агшийнхаа амжилтын арга алхам гэдэг номыг уншиж исэн. Уншаад тэгээд ерөөсөө энэ хүнтэй л очиж уулзах хэрэгтэй юм байна. Тэрэн дээр Ган Долгор агшийн одоо тэр амжилтын арга алхмын хамгийн эхний одоо бүлэг дээр өөрийгөө танин мэдэх гэдэг бүлэг байдгийг. Тэрийг уншаад би өөрийгөө танин мэдээгүй юм байна. Би сураад байсан мөртлөө яг энэ мөнх цалмын гэдэг энэ хүн яг юу юм? Юу хүсдэг юм? Ямар өгдөлтэй юм те? Юунаас одоо сайхан мэдрэмж авдгийг, юунд дургүй гэдгээ мэдэхгүй өдийгөөс төдий хүртэл болохоор те би сурах ёстой, мэргэжил эзэмших ёстой, аав ээжийн хэлсэн үгээрээ явах ёстой те. Одоо сурсан мэдсэн юм бас бусдад одоо түгээж ажил хийх ёстой гэсэн л зорилгоор одоо бусдын жишгээр явж байсан. Гэтэл би өөрөө шал өөр хүн байж таарсан. Тэгээ энийг бол би яг өөрийгөө танин мэдэх гэдэг тэр бүлэг миний одоо яг тэр анхаарлын тэмдгийг бол бүр ингэж тэ энэ хүнээс очиж асуу чи өөрийгөө танин мэдэх ёстой чиний дотоод хүн юу хүсэж байна гэдгийг ойлгох ёстой гэд Ган Долгор багшаа зорж ирээд амжилтын арга алхамд суралцаад бас Ганабелээс зохион байгуулагддаг бүх сургалтанд би хамрагдсан. За үүнийхээ үндсэн дээр одоо 9 сарын 27-нд түрүү жилийн 9 сарын 27-нд анх Ган Долгор багштайгаа уулзчихсан. Тэгээ амжилтын өчөд яваад өдөө хүртэл би одоо Ганабелээс салахгүй сургалтнуудад нь тусалдаг, заримдаа өөрөө сурдаг. Зарим хүмүүс өөрийнхөө бас энэ олж мэдсэн зүйлийг яг боддоор хэлж өгдөг. Тэгээд энэ сургалтнаас бол би бол өөрийнхөө одоо дуртай зүйлээ олж авсан, хин гэдгээ ойлгосон тий. Ирээдүйд буюу одоо цагтаа хүртэл би сэтгэл ханамж авч чаддаг болсон тий. Одоо юу гэдэг ингээл ганахтаа сууж явах хүртэл надад айгүй аж аргалтай бас нэр хүндийн асуудал байна л та. Тэгэхээр ингээд хүмүүс нөгөө амжилт ч юм уу ад жаргал гэхээр нэг тэртэй хоолын ч юм уу те нэг оргил төрсний дараа ч юм уу эсвэл нэр хүндтэй болсны дараа баян болсны дараа ч гэдэг юм уу тийм зүйл биш байд юм байна. Энийг бид нар цаг хугацаа өдөр тутам те одоо энэ байгаа орчин одоо энэ цаг хугацаанаас хүртэл мэдэрч болно.
тэр сэтгэхүй энийг суулгахын тулд нөө мэдээж ээж аавын хүмүүжил, багшийн хүмүүжил арай л тутмаг байдаг гэсэн юм байна. Энийг одоо яг орчин үед бид нар ингэж сурч мэдэж авснараа маш их зүйлийг одоо ажил амьдрал дээр хийж хэрэгжүүлж болно. Дээрээс нь одоо юу гэдэг хийж байгаа ажлаасаа одоо амьдарч байгаа гэр бүлийнхаа гишүүдээс хүртэл аж аргалыг мэдрэх боломжтой. Тэгээ яг нийтлэг зүгээр нөгөө гэр бүлд байдаг те зөрчилдөөнж байд юм уу эсвэл одоо юу гэдэг ажил одоо нэг захиралдаа жоохон дургуйч байд юм уу те тийм зүйл бол залуу хүн болгонд айгүй хэлбэг тохиолддог ш. Тэр яагаад тэгж тохиолдоод байгаа вэ гэхээр нэгт өөрийгөө хин гэдгээ танаагүй те дээрэс нь яг юу хийх ёстой гэдгээ ойлгоогүй учраас тэгж одоо хүн одоо зөрчилдөөн сэтгэл зүйн тийм зөрчилдөөн юмнаас одоо тэр сайхан талыг нь олж харах болчт юм байна. Тэгээ тоор ч гэсэн бас мэдж байгаа их одоо Монголын гудамжаар дүрэн одоо байгаа байдалд айгүй дургуутдаг хүмүүс маш их байдаг шүү дээ. Машинд төгжрээ явж байхдаа тэрэндээ стресстэй гэдэг чи яг одоо байгаа байдалдаа дургуй байгаа гэсэн үг. Одоо тий ажил дээр очиод тий за одоо энэ өдрийг яаж барандаа гэсэн хүмүүс эдэг. Тэд нар чинь бас л яг л одоо байгаа цагтаа дургуй байна гэсэн үг. Тэгэхээр та бүгдэд бас л нэг юм болохгүй байх шүү, дутагдаад байх шүү гэдгийг бол би хэлмээр байна. Тэгэд энийг гаргалгаа байдгийм байна. Энийг одоо тий таны сонголт байдгийм байна. Та энийг өөрчлөх боломжтой юм байна. Энэ бол ерөөсөө тий нийгмийн уур бухимдал ч юм уу ямар нэг эдийн засагтай ямар ч холбоогүй зөвхөн яг тантай холбоотой юм байна. Тэгэхээр хэрвээ танд тийм мэдрэмж төрдөг бол та манай энэ амжилтын одоо энэ сургалтанд хамрагдаасаа гэж та бүхэн хүсэж байна. Тэгээд өдөр болгоныг эрч хүчтэй аз жаргалыг сайхан мэдэрсэн хүн болж энэ хороо дэлхий дээр төрсэн энэ утга учраа өдөр болгон мэдэрч амьдрна гэдэг бол маш их ад завшаан бөгөөд одоо уул нь бол хүн болго мэдрэх л ёстой зүйл. Гэхдээ яг зүгээр залуу хүний хувьд ингээд харж хаад бас манай Монголд жоохон тэр тал нь ер нь Монголд ч гэлтгүй ер нь те дэлхийд даяараа айгүй амархан стресстэй бухимддаг тийм болцсон байна. Тэгэхээр бид нар бас нэг дотоод зүрх сэтгэл чинь бас одоо нэг дутуу байгаад байна те гэдгийг л танд хэлээд байгаа юм шүү. Тэрнээс биш гаднах орчноос биш таны дотроос тэр мэдрэмж чинь одоо таныг идээд байгаа юм шүү л гэж хэлье. Одоо тэр ажлаа хийж байгаа юу? Үгүй одоо тэр ажлаа хийхгүй би шаал өөр ажил хийгээл тийм тэгээ явж байгаа. Тийм үннээсээ кайфтай тэнцэнэ 24 цаг ажилласан ч ядрахгүй тий одоо өсөхгүй цангахгүй гэдэг тэр мэдрэмжийг бол бүр яддаг. Яг тэр нэг дуртай юм олчих чинь хүнийг бүрийн юм ирч хүчээр зингэлдэг тий ингээд яг тэрийгэ дагаал яг тэр хүмүүстэйгээ уулзраал уулзаал нэг сонирхол нэгтэй агаар нэг хүмүүстэй уулзаад уулзраад явхаар ерөөсөө энэ гаднах одоо юу гэдэг машины төгжрэлж байт юм уу эсвэл одоо юу гэдэг тоос шорооч байт юм уу хог мог бол баг ингээ асуудал биш баг гой санагдал тий. Тэгэхээр монголчууд гоё шүү гэл. Захирлаас асуухад энэ яран дээрээс асуухад яалч одоо юу гэдгийг дунд сургуулаа төгссөний дараа яг мэргэжлээ сонгохоос өмнө гэдэг ч юм уу тий. Энэ талын мэргэжил өөрийгөө таних тухай сургалтуудыг системтэй өгвөл тий олон хүн эргээд ажилдаа гарахад кайфтай гарах тий. Яг гоо аягүй чухал санаалж байна. Бид нар нөгөө хүүхдүүдэд зориулж хүн болох багасаа гэж сургалт хийдэг л дээ. Ахлах анги дунд анги. Тэгээ ахлах ангийн хүүхдүүдэд нь бол нөгөө мэргэжил сонголтын сургалт ордё. Тэгээ мэргэжил сонголтын хэд үе шатууд байдгийн зүгээр дурдаад хэлчихэд бол ингээд өөрийнхөө нөгөө хүсэл зорилго мөрөөдлөө гаргачаад тэр мөрөөдөлд хүрэхэд байгаа тэр одоо байгаа авьяас ур чадвар бэлэн үү энэ хоёрт зөрүү гарна штэ. Тэр хоёр зөрөөгөө мэд хэрэгтэй байгаа гэдэг. Тэгээ 3 дугаарт нь хөдөлмөрийн зах зээлийн асуудал нь 4 дугаарт нь энэ нөгөө ирээдүйд ямар ажил мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй вэ гэдгийг аягүй сайн судлах хэрэгтэй. Тэгээд 5-д нь бас их сонирхолтой нь юу гэхээр хүсээд байгаа сонирхоод байгаа ажил мэргэжлийнхаа талаар судалгаа хийж яг тэр чиглэлээр ажиллаж байгаа хүмүүст очиж уулзаад жаргал зовлонгийн хуваалцах байдлаар мэдрэх замаар энэ мэргэжил чинь миний мэргэжил юм байна энэ бол биш юм байна гэдэг тэр шийдвэрийг гаргацсан байж хэвчээгүй. Тийм нөгөө дуршлаг олж авахын тулд 10 жилдээ бас татлага ажил хийж мээр байгаа байхгүй. Заавал оюутан байхдаа хүлээх биш. Тэгэхээр 10 жилдээ бас аягүй үр бүтээлтэй өнгөрөөж чадах юм бол мэргэжлээ аягүй зүг сонгож чадна. Тэгэхээр таны хэлдгээр тэр мэргэжил сонголт бол бас аж аргалтай амьдрах нэг том одоо шалтгаан байдаг. Тэгээ амжилтын одоо энэ номон дээр ажиллах талбараа зөв сонгох гэдэг хэсэг байгаа. За энэ хэсэг дээр юу орох вэ гэхээр
та ер нь хийж байгаа ажилдаа хэр сэтгэл ханамж кайф авч байна. Тэр манай мөнгө солонгын хэлдгээр харахад айгүй аж аргалтай, айгүй тийм ээ. Зарим хүний харагдаад байдаг тийм. Яг бүсдэг мессен дээр ажиллаад идэг. Дотор хүн өөрөө дурггүй, хүсэлгүй, зөрчилдөд байгаад байдаг. Тэнгүүд нь хэдийгээр тэр айгүй гоё ажил, айгүй одоо өндөр албан тушаалтай байлаа гэдэг тэр хувь хүн өөрт нь ингээд зөгцөхгүй ингээд юу гэдэг чинь ингээд хоорондоо хавирлдахгүй байх юм бол 1000 гоё ажил аваад нэмэргүй байхгүй. Гэтэл өөрийнх нь тэр хавирлдах, өөрийнх нь одоо хувь тавилан болцсон тэр авиас чадраа одоо ашиглаж хүлээх ажил нь тэнд ингээд байгаад байдаг. Тэрийг олж харахгүй бол тэрийг хийхгүй бол хүн ингээд насан туршдаа харамсаж өнгөрөх юм аюултай байхгүй. Тэгэхээр энэ амжилтын бас 10 алхмын нэг бол ажиллах талбараа зөв сонгох алхам байдаг. Тэр талаар бол ном дээр илүү дэлгэрэнгүй байгаа. Бид нар сургалтын дээр бас их оруулж гисэн. Тэгээд энэ ажиллах талбараа зөв сонгоцсон хүмүүс бас яаж ажилдаа амжилт гарах уу гэдэг дараагийн асуулт байгаа байхгүй. Тэгээ бид нар байгууллагуудад бас менежментийн сургалт өгдөг л дөө хувь хүний хөгжлөөс гадна ажилчдын нөгөө чадамжийг дэвшлүүлэхийн тулд, бүтээмжийг дэвшлүүлэхийн тулд, тэр хүмүүсийн эрч хүчийг нэмэгдүүлэхийн тулд, урам зоригтой хандлагыг нь өөрчлөхийн тулд ингээд сургалтууд өгдөг. Тэгэхээр яг ажил олгогч нарын бас нэг зовлон юу юм тэгэхээр энэ хүмүүс тууштай ажиллахгүй байгаа. Энэ хүмүүс бүтээлчээр сэтгэдэг тийм одоо сэтгэлгээний юу те чадвар дутагдаад байна. Ажилдаа гэсэн сэтгэл алга байна гэдэг. Ингээд тэр зовлонгоо ярьдаг байхгүй. Тэгэхээр энийг нь манай ажил хийж байгаа хүмүүс мэдчихмээр байгаа байхгүй. Гэтэл ингээд би бас олон байгууллагуудад нөгөө сайн мундаг ажилтнуудыг авахт нь тусалдаг ажил хийдэг байхгүй. Одоо сайн хүн олж өгнө гэсэн үг л дээ. Тэгэнгүүт тэр хүмүүс нөгөө би энэ байгууллагт юу өгөх вэ? Ямар хувь нэмэр оруулах вэ гэж юусаа боддгоо. Би юу авах вэ? Хэдэн төгрөний цалин авах вэ? Одоо амралтын пакэж нь ямар вэ? Дандаа өөртөө авах талаас хараад. Хэрэв хүн би юу өгөх вэ? Ямар хувь нэмэр оруулах вэ гэл ингээл хэлэх юм бол хүнээс маш олон санаа, маш олон одоо нөгөө гой шийдлүүд гаргаж ирдэг. Ядчил ингээд ажлын ярилцлаганд орохдоо бас тэр талаас нь анхаарах, тэр талаас нь гэж бодож ингээд харах юм бол ядаж ажилд тэнцэх байхгүй. Тэнцсэн хойноо нөгөө ийм шийдлүүд байна. Ингэж ажлыг гэдэг маш олон хүсэл эрмэлзэл шийдлүүд байл тэрийг хэрэгжүүлэхийн төлөө байх юм бол аяанда нөгөө албан тушаалч араас ирдэг. Тийм одоо чадруудыг болон бас энэ ухаарлыг бас энэ мессежийг бид нар энэ амжилтыг уургах гэдэг хичээл дээр өгье. За бас үнэхээр гоё сонирхолтой сэдв байна л тэ. Яа харахгүй бол бид нар бол яа харахгүй одоо ажил бол 2 дахь гэр гэл ярьдаг ш. Бараг гэртээ зарцуулах цагаас илүү бүх зүйлийг бол ажил дээр зарцуулдаг. Тэр одоо зарцуулж байгаа цагийг л маш аз жаргалтайгаар өнгөрөөнө гэсэн үг шүү дээ. Зарим нь яг нэг юм ял үрцэн юм шиг ингээд ярваагаал цагаа араал хизээд харах бол гэл суухгүйгээр яг тухайн цагийг өнгөрч байгаа өмчийг одоо мэдрэхгүйгээр ингээд аж аргалтай ажиллана гэдэг бол тухайн байгууллагт ч ашигтай өөртөө ч ашигтай тийм. Яг таас их чухал хүнд чинь яа гэхээр бид нар намаа ингээд урд нь нэг байгууллагт ингээд ажиллаж байгаа миний дор нэг залуу орж ажиллаж исэн байхгүй. Ажилд айгүй дургу бар ингээд өстэй талхан арзаач юм. Тэ өглөө би нэрсэн сэтгэл нь өөр газар явж байгаа байхгүй. Тэгээ би хэлсэн байхгүй чи өөр газар илүү амжилттай ажиллах боломж байгаа. Чиний газар бол юм биш вэ? Чи ингээд ингээ хоёрын хооронд цаг нөхсөж ирсэн чи дуртай ажиллаа хийгээд тэрнээс сэтгэл ханамж аваа чи. Чиний энэ цаг чинь нэштэй хэдийгээр ажлын цаг боловч чиний цаг байхгүй юу? Чи энэ цаг хугацаагаа буруу ашиглаад байна шүү дээ. Чи ер нь энэ ажлаас гаруул яасан гэдэг. Би бүр тий санал тавьж ирсэн. Яасан гэхээр нөгөө таны хэлдгээр сэтгэлний дэгаад юу ч сэтгэл нь хоол биений дэгаад гараас нь юу ч гарахгүй тэг бүр ингээ ажилдаа дургу байгаад байгаа бол уучлаарай өөрт нь боломж олгож байгаа байхгүй чи өөр газар илүү амжилттай явах боломж байгаа шүү дээ. Тийм учраас тэр ажилдаа амжилтыг уургалах гэдгийн санаа чинь таны цаг хугацаа яваад байгаа байхгүй. Тэгээд ажлын цаг хугацаа бол хүний хамгийн оргил цаг хүн ажилдаа зарцуулдаг тийм ээ. Удад сэрэл ирч хүчтээс юу ч хийх бэлэн тэр цаг хугацаагаа яг зөв юм аа ингээд зарцуулчих юм бол ирч хүчээр дүүрэн байдаг. Тэгээд хүний ирч хүч ингэ мэдрэгддэг. Би бол ингээд хүнтэй нэг 5 үг солилцоол энэ хүн эрэг энергитэй хүн байна уу, ажилдаа ямар байна гэдгийг ер нь бол мэдээд авчдаг. Тэгээд тэр эрэг энергитэй ажилдаа гэсэн сэтгэлтэй хүнээс ингээд юм энерги ингэж гэрэлтчихэд байгаа байхгүй. Тийм л баймаар байна. Хэрэв Монгол хүн болгон тийм байчих юм бол 3 сая цөөхөлхнийг гэхгүй өсөж хөгжих бүрэн боломжтой. Гэр бүлтэй нийгэмдээ. Тэгээ бас нэг хүүхд гаргачдаг, хүүхдтэй дургу, хүүхд харна гэдэг чинь зовломж гэдэг. Ингэж харах юм бол бас нөгөө гэр бүл дааж байгаа л авчрахгүй. Тэгэхээр бол ажил амьдрал гэдэг бол таны салшгүй нэг хэсэг байхгүй.
Тэрийгээ яаж амжилттай болгож нөгөө мөх цолны хил дээр аж аргалтай болох вэ гэдгийг харгаал мэдэх хэрэгтэй. Дээрээс нь би бас нөгөө өөр дээр гарсан нэг тийм жишээг бас хэлмээр санагдлаа л да. Одоо жишээлбэл нөгөө орчин үед чинь болохоор hard work биш smart work те хүнд хэцүү ажиллах биш ухаалаг ажиллаа гэд. Тэгээд яг одоо ганаагшийн сайн хэлдгээр хүний яг амьдралын одоо 24 цаг буюу нэг өдрийн одоо тэр цаг хугацааны хамгийн оргил үе бид нэр ажил дээр ирч хүчтэй байх үе ажил дээр өнгөрүүлдэг. Тэгэхээр тэр үед болохоор маш олон зүйлийг зэрэг хийх боломжтой. Тэр цаг хугацаанд хүн шинээр сэтгэж юм гаргаж ирэхтэй. Эсвэл одоо шинэ санаа нэвтрүүлэх ч юм уу, өөртөө хэрэгжүүлэх одоо шинэ санаанууд байл тэрийг хийж болно. Ажил дээрээ ч бас. Тэгээ миний одоо яг нөгөө амжилтын хүч сураад нэг сурсан юм байдаг. Би яг тэр оргил цаг дээрээ би өдөрт 4 цаг ажилладаг. Би 8 цаг ажилдгүү, 10 цаг ажилдгүү. Ерөөсөө 4 цагийг л ажилдаа зарцуулдаг. Бусад цагийг болохоор би дуртай юм хийдэг. Одоо тий би ном уншмаар байл номоо уншдаг. Найзуудтай уулзаж юм ярмаар байл найзуудтай уулздаг. Би уул руу алхах дуртай алхдаг. Өглөө хасаад йог хийх дуртай тэрийгэ хийдэг. Тэгэхээр ингээд яг нөгөө одоо бол орчин үедээ ингээд өглөө 9-өөс одоо орой 6 хүртэл ингээд ажил дээр бид нар байдаг штэ. Гэтэ тэрийг зохицуулж болдгийм байлээ. Яг би одоо өнөөдрийнхаа хийх ёстой ажил үүргийг те өөрөө санаачлаг гаргаад хариуцлагатай тэрийгэ цагтаа хамжуулаад үлдсэн цаг хугацаанд номоо уншаа сууж иж болно ажил дээр заавал одоо нэг номын санд очих шаардлага байхгүй шүү дээ. Бусад үед нь өөрийгөө хөгжүүлэх юу байна? Интернетээс бас юм сурж мэдэж болно, мэдээлэл авч болно. Тэгэхээр та бас өөрийгөө тэгж ухаалаг ажиллуулахыг хүсэж байгаа бол те 4 цагийг яг ажиллаа өдрийнхөө ажлыг хийж гүйцэтгэх зарчмаар тийм зарчмаар одоо ажиллахыг хүсэж байгаа бол бас манай энэ амжилтын энэ сургалтанд те ажил амьдралдаа амжилтыг ургалах уу гэсэн энэ нэрэнд орох тэр амжилтын өвч сургалтанд хамрагдвал бас энийг та сурах боломжтой. Тэгээ хүн гэдэг чинь айгүй сони юм байлаа шүү дээ. Ингээд ямар гоё юм бэ тийштэй гэдэг ингээд айгүй ухаарл авдаг. Гэтэл 24 цагийн дараа ч юм уу 7 хоногийн дараа нөгөөдхөө хэрэгжүүлэх бол мартчихдаг. Тэгэд яг манай энэ сургалт маань бол бүр те та өнөөдөр яасан өчигдрийнхээ одоо те хийсэн бүх ажлынхаа жагсаалтыг яг өөрийнхөө төлөө юу хийсэн нөгөө зорилгынхаа төлөө юу хийсэн гэ багш нар ч асуун ярина яагаад амтсангүй тий яагаад амтсангүй амжуулахын тулд хоёлаа одоо цагийн хаваарыг яаж өөрчлөх үү ийм зарчмаар яваад үг гэд одоо энэ багш нар маш олон жилийнхаа туршлагыг бас биднэрт ингээд маш богинохон хугацаанд ингээд заагаад өгдөг учраас маш их үр дүнтэй байдаг. Тэгэхгүй ингээд нөгөө хүнжин бас нөгөө зуршлын амт учраас өмнөх зуршил руугаа ингээ орчих гээд байдаг тий. Тэгэхээр яг байнгын нэг одоо ээж нь хүүхдээ халамжилж байгаа юм шиг багш нь сурагчтай юмаа зааж байгаа юм шиг бүр тийм халамжилж одоо энэ сургалтыг явуулдаг учраас маш их үр дүнтэй өөрийнхөө тэр одоо өнөөг хүртэл ирсэн тэр зуршлыг солих боломжтой. Дээрээс нь хүн яг ингээ ухамсарлчих юм бол тий ямар ч юмыг одоо юу гэдэг өглөөс босож яаж гүндээ гээл те за нэг яаж жимд явна яаж нэг одоо хоолны дэглэм байрнаач гэдэг юм одоо наад захын нэг шантардаг асуудал байдаг ш. Тэрийг ухамсарлчих юм бол ерөөсөө шантарх болчтой юм бэл. Энд чинь миний хийх ёстой юм шүү дээ. Улам ирж ирж байгаа. Энд чинь одоо миний хийх ёстой юм. Ингэж миний амьдрал чинь нэг аз жаргалтай амжилттай гэдэг үг чинь байгаа шүү дээ. Энэ зүйлийг би орхигдуулах юм бол яг л нөгөө хуучин мөг цолн болно шүү дээ гэдгийг ухамсарлчаараа ерөөсөө өөртөө маш их хариуцлагатай. Өөртөө хариуцлагатай хүн бусдын ажилд ч гэсэн маш их хариуцлагатай байна. Тэгээ энэ миний хийх ажил. Манай захирал надад энийг даалгаад өгсөн юм чи би нэг цагт нь хийх ёстой. Гүйцэтгэл сайтай, өөрөө санаачлаг гаргадаг. Тэгээд ирэхээр нөгөө ажилч тэр амжилттай болоод ирнэ. Стресс хэцүүлгүй амьдралд ч тэр тийм болоод ирдэг. Тэгэхээр тэр нөгөө шантраад байна гэдэг чинь та цаанаа нөгөө ухамсарлж яг бүрэн ойлгоогүй байгаа гэсэн үг. Тэгтээ тэрийг ойлгох боломжтой манай энэ сургалтанд хамрагдсанараа тантай 2-7 хоногийн турш манай багш нар чадварлаг багш нар маань бол яг одоо таны ээж шиг багш чинь тий дотны хөлсөг чинь зөвлөгч чинь юм шиг одоо ингээ хамтарч ажилладаг болохгүй юм юун дээр гараад байна яагаад шантраад байна тий яагаад цагаа зохицуулж чадахгүй байна гэдэг дээр би элен далангуу ингэж ганцаарчлсан уулзалтыг хийдэг учраас маш их өвдөнтэй. За бас нэлээд бас дэлгэрэнгүй сайхан мэдээлэл хүргэлээ. За тэгвэл одоо яг буцаад сургалт руугаа оръё те хэдүүлээ. Сургалт маань бас хизээнээс бүртгэл маань эхэлж байна. Хэднээс хэдний хоорондын 2-7 хоногийн турш гэж ах шиг байна те үргэлжлэх хугацаа нь бол тэгээд цагийн хувьд бас ямар аа бол хүмүүс ч одоо нөгөө ажил ихтэй заазд замжихгүй
дараа нь болчихъя гэж хойшлуулдаг ш тий. Тэгэхэд бол эдгээр хүмүүст ямар цагийн сонгох боломж байгаа бол тий. За 8 сарын 27-оноос 9 сарын 7-ны хооронд үргэлжлэн тэгээд өглөө орой ээлж гэсэн хоёр хэлж байгаа. Одоо өглөө эртэж хүмүүс өглөөдөө сургалтанд суучаад ирч хүчтэй байгаа дээрээ сургалтанд сууя гэсэн хүмүүс зориулж өглөөний ээлж гаргасан. Өглөө 8-аас эхэлнэ. Зарим хүмүүс нь сургалт ажиллаа дуусгачаад үргэлжлүүлээ сургалтанд сууя гэсэн хүмүүс зориулж бид нэр орой 6-аас эхлэхээр ингээд зохицуулсан байгаа. Тэгээд 7 хоног 2-7 хоног ингээд үргэлжиж явахдаа ингээд нэгд өдөр нь сургалтандаа суучаад хоёр дахьд би даалгаар аваад хоёр дахь дээр өөрөө сууж ажиллана дадал суу. Гурав дахьд нь нөгөө сургалтандаа суучаад дахиад дөрөвдөд өөртөө суух ажлыг өгнө. Ингээд нөгөө өөртөөгөө ер нь бол ингээд 2-7 хоногийн сургалтанд суучаад өөрөө өөрийгөө амжилтанд руу дасгалжуулах тийм дадал суулгах байхгүй. Тэгээд ингээд дадлал суугаад ирэнгүүт цаашаа ингээд дөрөв ингээд аваа авчдаг. Тэр нөгөө шинэ гаргасан зуршлын үйлдэлүүд биш тэр үйлдэлүүдэд цаашаа ингээд дадал зуршил болгох юмнуудыг хийж байгаа байхгүй. Хүн ингээд нөгөө өөртөө цаг гаргаж чаддгүй шүү дээ. Аюух ажил ихтэй ядчил нэг 30 минут ном суучих, ном уншиж суучих хэрэг энэ тийм ингээд дуудагдаал ингээд үгүй тэдрээс ч өөртөө цаг гаргана гэдэг маш үнцэнтэй зүйл гэдгийг бид нар ойлгомоор байгаа байхгүй. Та өөртөө цаг гаргаад ядаж санаа зовж байгаа юм бодож эргцүүлээд шийдэл гаргах цаг гаргах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлж эрүүл мэндэд анхаарах цаг гаргах. Өөртөө цаг гаргана гэдэг нь маш үнцэнтэй зүйл. Одоо ингээд ажил хэрэгч хүн насанд хүрсэн хүмүүст бол өөртөө цаг гаргана гэдэг нь маш том асуудал болчиход байгаа байхгүй. Тэр цагийг гаргасан цагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг тийм дадлыг илгэх гээд байгаа байхгүй. Тэгэхгүй бол нөгөө цагаа төлөвлөдөггүй одоо байгаагийн шалтгаан зориггүй байхгүй. Зориггүй байгаа юм чинь ер нь өнөөдөр яач ч өнгөрсөн яах вэ гэж бодож. Тэгээ төлөвлөгөөгүй хүн бол зориггүй байх гэсэн үг. Зориггүй хүн бол амьдралыг итгэхгүй болчихно л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр бүгдийг ингээд өгөөд ирэхээр нөгөө манай мөнх цолмгийн хэлдгээр ухамсарладаг болно, өөртөө цаг гаргадаг болно, шин дадалтай болно, тий? Илүү одоо гандлгар гэдэг хүн байвал илүү мундаг гандлгар болоход нь бид нар туслах гэдэг байхгүй. Тэгэхээр энэ ажиллагааг бид нар 2-7 хоногийн хугацаанд тийм тэг өглөөний ээлж, оройн ээлж гэдэг юм зарчмаар тэг бие даах ажлууд их үгүй яваад байна. Таны хувьд бас яг ямар ажил мэрэгчлээ хүн байгаа бол яагаад асууж байгааг нь учир нь бол ер нь хүнтэй ажиллана гэдэг бол хамгийн хэцүү ажил байдаг юм шиг санагддаг надад л. Тухайн хүнийг бүрэн өөрчилж гинэ гэдэг чинь тий. Тэгээ та бол маш олон жил ажилласан туршлагатай. Яг таны мэрэгжлийн хувьд бол яг ямар хүний нөөцийн ирсэн зөвлөх гэдэг чиглэлээр сургалт өгсөн. Урд нь бол олон улсын бизнесээр мастер хийсэн л та. Тэгээ яг хүний нөөцийн менежментээр ажилласан шалтгаан байгууллагуудад ингээс сургалт өгч явах явцад ерөөсөө тэр удирдагч байна, тэр байгууллага яг цөм нь яг хүн дээр байгаа байхгүй. Тэр хүн яаж сэтгэж байна, юу бодож байна тийшээ бүх юм чиглэгдэнэ. Тэгэхээр хүн гэдэг нөөц бол одоо менежментийн олон нөөцүүдээс хамгийн үнцэнтэй, хамгийн эмзэг яг гутганы хоёр иршиг гэдэг байхгүй. Хэрвээ зөв чиглүүлэх юм бол одоо айгуу сайн авна, буруу чиглүүлэх юм бол тэр компани тэр хувь хүн өөрөө ингээл утга учиргүй одоо амьдрах тэр бүх нөхцөлийг хүний нөөц гэдэг юм бүрдүүлж идэг. Тэгээ байгууллагуудад бол удирдах түвшний хүмүүсүүдэд илүү мундаг удирдахч болоход нь чиглүүлдэг. Амжилтанд хүртэж үйлчлэгээр илүү мундаг амжилтанд хүрэхэд нь туслах зорилготойгоор ингэ явдаг байгаа. Тэгэхээр амжилтанд хүртэж гэсэн юм ганцаарсан зөвлөх үйлчлэгийг бол авах юм бол аюу үнцэнтэй маш өндөр төлбөртэй байдаг. Тийм учраас энэ сургалтыг бид нар гаргаж ирсэн. Тэр хүн болгоно тэр өндөр төлбөртэй үйлчлэгийг авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ сургалтанд суугаад өөрөө өөрийгөө чиглүүлэх, дасгалжуулах тийм чадвар дадлыг өгөх юм зорилготой байна. Тэгэл ингээд байгууллагуудад хүний нөөцийн зөвлөгөө өгч जैन, сургалт өгч जैन. Тэгэл тэр байгууллагын хамт олонны соёл нь ямар байна? Тэр соёл нь тэр хувь хүмүүс дээр тогтоод байгаа байхгүй. Тэгээд тэр хувь хүмүүсийн соёл нь хэр зөв байна? Тэр байгууллагын соёлыг аваа авчдаг. Тэгэл ерөөсөө явж тэр байгууллагын тэр улс орны хөгжил бол яг хувь хүний үзэл, хандлага тэр дадал дээр тогтдог юм билээ. Тэгээ энэ одоо тэр буруу дадал, буруу зуршлыг нь илүү мундаг эерэг зуршил болгоход нь туслах. Тийм ээ одоо хандлагыг нь өөрчлөх одоо миний бие бол манай байгууллага тийшээ чиглэдэг. Ялч техник технологи хөгжөөл одоо жишээ нь iPhone өдрөөс өдөрт шинжилгээдэл нэг модуль гарахад дахиж шинэ загвар гараална гэхэд хувь хүн өөрөө одоо шинжилгээддэг, өөрийгөө одоо сордгоо шинэ зүйлд сургадгүй байдаг ч юм уу те. Тэгэхээр ямар яг одоо нэг шог яриагаас та утас нь ухаалаг болоод байх. Хүн ингээд одоо хөгжихгүй байдаг ч юм уу.
яг энэ чиглэл одоо таны сургалтууд яг энэ хувь хүн рүү чиглэнэ гэдэг бас хамгийн том баялаг юм л та тий. Хувь хүн өөрөө сурлаад гэр бүлдээ бас тэрийг нэг хэрэгжүүлээд гэр бүлийнхаа хин нэгийг сургана. Цаашлаад ингээд нийгэм бүгдээрээ тий. Яг үнэ айгу гоё зүрэлтэй зүрлүүллээ шүү дээ тий. Утастай зүрлүүлээ. Тэгэхээр хувь хүн өөрөө бас апдейт хийж мөр байхгүй тий. Апгрейд хийгээд өөрийнхөө нөгөө процессыг сайжруулмаар байна. Хард дискээ сайжруулмаар байгаа. Тэгээд бас хувь хүн өөрөө өөрчлөгдөхөөр хүн өөрөө айгу нөлөөтэй амтан байхгүй. Өөрийнхөө шин сурсан юмыг дандаа халдварлуулж идэг, нөлөөлж идэг. Тэгэл гэр бүлийн шүү, найз нөхөд, эхнэр хүүхдүүд рүү ингээл бүх эерэг хандлагууд ингээ өөрчлөгдөж идэг. Тийм болохоор та зөв юм руу одоо чиглэлтэй өөрчлөгдөх юм бол тэр чигээрээ бүх хүмүүс тарана. Буруу юм руу чиглэх юм бол яг ижлэхээ ерөөсөө таны тэр хандлага, таны чиглэл зөв буруугаас шалтгаалаад та нөлөөлж л идэг. Тийм болохоор та эрэг нөлөөлөхийг хүсэж байна уу? Эрэг сайхан амьдрахыг хүсэж байгаа бол та яг тэр нөлөөллийг эрэг болохын тулд өөр дөрөө л ажиллах хэрэгтэй гэсэн үг. Тэгэл би нэг ном уншсан байхгүй юу? Би магистра тэдэн жилийн өмнө хамгаалсан байхгүй юу? Гэт ингэ яваад идэг. Тэр мэдлэг хуучирдаг. Тэр мэдлэгийг бид нэр хуучруулахгүй байхын тулд хэрэглэнээс сэргээж одоо ширэглэх ч юм уу хэрэглэн тийм мэдлэгийн хамгийн дээд хэлбэр бол хэрэглэх. Тэгээд тэрийг дадал болгоод ирэхээр нөгөө wisdom буюу одоо тэр нөгөө юу ухаан мэрэгэн ухаан судахгүй. Тэр мэрэгэн ухаан бол дандаа туршлагаас гардаг, дадлаас гардаг. Тэгэхээр одоо манай монголчуудын хувьд бол аюул мундаг мэдлэгтэй хүмүүс байгаа даа. Тэрийг хэрэглэхгүй байгаа бол тэгээд зогсно. Мэдлэг нь хуучирч. Хэрэглэж явах хавцад энэ мэдлэг нь хуучирсан байна. Энэ нь яг болд юм байна гээл ингээд байнгын апдейт хийж байгаа та ялгаад байна гэсэн. Монголчуудын IQ сайтай өндөр чадамжтай гэж хэлдэг. Гэтэл яг нөгөө цагийн менежментгүй өөрийгөө голдог, өөрийгөө мэдтгүү таньдгүй нь эргээд одоо нэг залхуу байдалд нь оруулаад эргээд яг нийгэмд нөлөөлж л байгаа юм л да тий. 1000 IQ-тай байжснаас одоо тий амар ажилласан юм хөдөлмөрч хичээнгүй байх юм бол тий болчиход байгаа болчих гээд шүү дээ. Гэтэл IQ-тай хүн хөдөлмөрч болчихвол бүр супер болох гэдэг. Хослуулаад явал тий. Би бас зүгээр нэг зүйл нэмэж хэлэхэд энэ сургалтнаас би бас айгүй чухал юмыг олж мэдсэн байхгүй юу. Өмнө нь ингээ асуудал бэрхшээл ч юм уу гараад нэг шийдвэр гаргах шаардлага гарахаараа дотныхоо одоо хүмүүстэй л хүнч ярьдаг ш найзуудтай тийм үү ээж автаа ч мах хэлтэйгээ гэтэл нөгөөдөл маань яг ямар төвшний хүмүүс илээ надтай адилхан уу надаас дээр чадах уу тий тэгэхээр нөө хүнд дандаа амьдралд айгүйх сонголт гарч ирдэг дээрээс нь тэр сонголтыг хийхин тулд хүн айгүйх хэрэгэлцдэг тэгээ энэ сургалтын дээр яг тэр сонголтыг илүү нөгөө тий логиктэй би ингүүл юм байна. Миний давуу тал юм байна. Миний сул тал юм байна. Одоо тэ надаа ийм чадвар байгаа юм байна. Энийг хийхэд тэгтээ энэ чадвар нь тутмаг байна ч гэдэг юм уу. Яг боддоор хүн өөрийгөө айгүй үнэлж ирд юм байлээ. Өмнө нь болохоор хүн чинь өөрийгөө ингээд үнэлэх гэхээр хит их хөөрөгдөж үнэлээл тэ. Би ч одоо гадаадд сурцсан магистр хийцэн ч гэдэг юм уу. Зарим хүмүүс болохоор хит өөрийгөө айгүй доош нь үнэлдэг. Одоо юу гэдэг за би ч дээ энийг юу чаддгийг энийг ч надаас өөр мундаг хүн бахад би энийг гэдэг хүний тэр шийдвэр гаргалт хүний амьдралд айгүй чухал юм байлээ. Тэгээ тэр шийдвэр гаргалтаа хүн өөрөө л хийх ёстой. Тэр миний хэрвээ сонголт байх юм бол гэтэл манай одоо ингээд миний эргэн тойронд байдаг хүмүүсийг хараад тахаар хүмүүстэй айгүй зөвлөдөг. Тэр хүмүүс нь дандаа л нэг ойр дотных нь түрүүний миний дурддаг хүмүүс байдаг. Тэгээ нөгөө шийдвэрийг гаргалтаа нөгөө хүмүүсээ сонсоод нэрэж тиймбэ гэд ингээд гаргацсныхаа дараа дандаа одоо юу гэдэг тэрэндээ сэтгэл ханамжгүй байт юм бэл. Тэгэхээр яг өөрөө алдсан ч бай, онсон ч бай тэр шийдвэрээ гаргасан бол би өөрөө л ингэ шийдсэн штэ гээл те. Онсон байх юм бол болж шүү те. Би нэрээ яг өөр дөрөд бодит дүнэлтийг хийж чадсан биш үү гэд ингэ явд юм бэлээ. Тэгээ энэ шийдвэр гаргалтыг гаргахад энэ сургалт маань бол надад маш их тусалсан. Одоо би альва нэг шийдвэр гарахтаа ингээл хоёр баган зурж байгаа л ингээл тэгвэл ингүүл давуу тал нь юм байна, буруу тал нь юм байна тий. Би ингэж чадна, ингэж чадахгүй гэдгээ яг ингээд цаасан дээр бичээд ингээд нөө цаастаа яриад тий өөрхөн боталтайгаа ярихаар маш оновчтой шийдвэр гаргадаг. Гаргасныхаа дараа ч харамсдаггүй юм байлээ гэдгийг бас зөвлөмөр байна. Тэгэхээр бас шийдвэр гаргаж чадахгүй байгаа ч юм уу тий. Ер нь хүний амьдрал чинь нэг тийм сонголтон дээр байгаад байдаг ш. Та одоо магадгүй энэ сургалтанд сурах уу болох уу гэж ингээ бодож юм бол тий энийг сурал надад ямар ашигтай сурахгүй байвал өмнөх шигэ байвал яах юм? Өөрчлөгдмөр байгаа бол сурах хэрэгтэй юм байна. Амьдралын 14 хоногийг тийм ээ. 14 хоногийг зарцуулаад өөрийнхөө амьдралыг өөрчлөх боломжтой шүү гэж бас
залуучуудаа телевиз үзэж байгаа, танаа телевиз үзэж байгаа хүмүүстээ хэлмээр байна. За бас нэвтрүүлэг маань дөнгөж сая л эхэлж байгаа шиг байсан чинь бас доос хугацаа маань ингээд хүрээд ирсэн байна. Тэгээд яг та бүхний сургалттай адилхан бас ингээд дуртай зүйлээ яриа, дуртай сэдвийн дагуу ярьсан чинь бас цаг хурдан өнгөрч байгааг ч мэдгэсэхөө гарсангүй. Тэгээд нэвтрүүлгийн манаас хугацаа дуусах төгсөн байна. Тэгээд магадгүй битээрийн асууж амжаагүй та бүхний хэлэхэд орхигдсон зүйл ах юм бол бас телевиз үзэгчдтэй хэлээд нэвтрүүлэг өндөрлөө. За тэгэхээр манай Ганабел институт бол хувь хүмүүсийг амжилтанд хүргэхийн алсын хараатайгаар байгуулагдсан. Тийм ч учраас өдөр болгон хийж байгаа ажил нь бол тийшгээ чиглэж идэг. Тэгэхээр энэ ажил амьдралдаа амжилтыг уургалах уу гэдэг энэ сургалтын бас гол зорилго нь таныг ажилдаа, амьдралдаа амжилт гаргахад нь туслах юм зорилготой байгаа. Тэгээ манай байгууллагын Facebook, веб хуудаснаас мэдээлэл аваарай. Тэгээ та цаг хугацаагаа өөртөө зарцуулж чадах юм бол өөрийнхөө одоо хүснээр амьдарч чаднаа. За баярлалаа. Энэ өглөөний хүндтэй зочдоор Ганабел институтын захирал Ган Долгор, за амжилттай хөтөлбөр хөтөлбөрийн төгсөгч Мөнх Соломоноор алаад үнэхээр сонирхолтой мэдээлэл үзэж та бүхэндээ хүргэсэн бах. Магадгүй одоо эргэлзээвэл танд Мөнх Соломон гэлдгээр сонголт байгаа. Тэгээд сонголтоо бас зөв сонгож амьдралдаа бас нэг шинэ алтны хийгээрэй гэж хүсэх байна. Тэгээд бидний таамтай зөвлөгч та бүхэндээ баярлалаа. Хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. UBS телевизийн бүтээл Говийн домог уран сайхны киног Монгол хүн танд зориулан бид бүтээлээ. Дотоод гадаадын аялагч жуулчид үзэгч та бүхнийг Тэнгис, Өргөө 1 2 3, Хүннү, Соён, гигантын кинотеатруудад хүрэлцэн ирж түүх соёл, Монгол дархлаагаа дэмжин Говийн домог киног хүлээн авч үзэхийг урьж байна. Гигантын entertainment төвийн дэлгэцнээ гадаадын гэрчдэд зориулан англи хаданд орчуулагтайгаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Үзүүрийн хуваарийн лавлах утас 74-4 34 1919 Говийн домог уран сайхны кино Монгол хүмүүст зориулан бүтээв. Royal House Villa Single House захиалсан эхний 10 хэрэглэгчдэд Town House 50% хямдрлаа. Бодлоос гардгүй Бородино талх чигээр хувьцаат компани. Шинэ сонголт брэнд төлөвлөгөөний ихтэлгүүрт гал голом том бадрах суудсан зөрүүлж дуртай төлөвлөгөө өнгөө авах хэрэгтэй хөдөлгөөн хийлээ. Харин төлөө хамгийн үнэтэйгч бэлгэнд өгье. Өнөөдрийн 5 дугаар маргаашийн аз жаргал. Бурхан урлаач дорж намжмын ухаан заяа. Намарын тэргүүн сарын шинийн гурван буюу бурханы адислахтай цогийн наран өдөр намсрай гонгор замбол дарихийн бомбны их тахилга лекцийг буян тухай спорт цогцлборт 2018 дугаар оны 8 дугаар сарын 14-ний өглөөний 9 цагаас зохион байгуулан бомбны тахилганд буяны салдан болж самья хийдийн лам ховргууд оролцоход тул эрхэн сүсгтэн олон та бүхэнд нойрхон санхүү урьж байна. Билетийг юби лавлах 1916-17-оор үнэгүй хүргэн. Girls олон ангид киногоо IPTV болон Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Эрүүл амьдрал таны гарт. Эмбүүнэ нянгаар үсгэгдэг архаг удаан явцтай олон эргэтэн тогтолцоо гэмтээдэг бэлгийн замын халдвар төвчийн халдвар дамжих замууд халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсон тохиолдолд тэмбүүтэй ихээс урагт халдвартай цус